Ер нь телевиз маань нэлээд тийм үр төлбөртэй гэж түрүү жилд ингэ сонсогддог байсан, хоримтлагдсан. Тэгээ энэ дээр та бүхэн ямар нэг арга хэмжээ авч байгаа юу? Ахис дэвшил гаргаж байгаа юу гэдэг нэг асуулт. За тэгээд ер нь бол бид нар энэ өв соёл түүхийн чиглэлээр одоо манайд бол тун цөөхөн телевиз одоо энэ нэвтрүүлэг хийж контент бэлдэж ард түмнийг соён гэгэрүүлэх чиглэлээр явж байгаагийн нэг одоо ууган бөгөөд хамгийн архив сайтай, хамгийн агуулга сайтай манай үндэсний телевиз шүү дээ. Одоо сүүлдээ бидний энэ эх орон тусгаар тогтнол өв соёлтой холбоотой зүйлүүд дээр залуу үеийн мэдэхгүй бах. Хуучвал зарим нь үгүйсэх ийм хандлага хүртэл гарч ийн л. Гэтэл бид чинь ариун баялаг түүхтэй бахарх олон бахархалтай олон бааtruудтай ийм л ард түмэн л. Тэгэхээр энэ чиглэлийн одоо контент юмнууд бол үргэлжлээд явж байгаад бол баяртай. Нэн ялангуяа бас би өөрөө радио сонирхогч хүний хувьд дэлхийд даяар энэ Монголын радиог сонсоод хүлээгээд сонсоод байдаг радио сонирхогчд байдгийг мэддгийн хувьд нэн ялангуяа энэ Монгол үндэстэн ахмад настан радио сонирхогч хүмүүс бас олноороо байдаг ийм энэ асуудлыг бол ойлгодгийн хувьд хөхтөнгөр радиог бас сэргээж цацаж эхэлсэн бас та бүхэнд бас талархал илэрхийлье. Энэ бол мундаг сайн ажил болсон шүү. Тэгээд ер нь бол үеийн үед энэ үндэсний телевиз, радио телевизийг ажилчид олонтой, бүтээмж багтай гэдэг ч юм уу ийм шүүмжлэл гардаг байсан. Тэгэхээр миний хоёр дахь асуулт бол энэ ажилтан албан агчдынхаа одоо энэ ажлын байрны давхцал, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байрны зураг авалт, чиг үүргийн давхцлыг харилцах зорилгоор ер нь хийсэн ажлууд байгаа юу? Энэний үр дүн гарсан зүйлүүд байгаа юу гэсэн ийм хоёр үндсэн асуулт асууя. Баярлалаа. Тэгэхээр одоо өнөөдрийн тайлан дээр гарч байгаачлан 23 оны төгсгөл 24 оны энэ үйл ажиллагаан дээр бид нар бол 5.8-ийн хасахтай баланстай үр авлахтай ийм байгууллагыг бол хүлээж авсан. За улсын төсвийн дэмжлэг байгаагүй бол энийг бол бас давж тулахад хэцүү байсан. За мөн одоо дотооддоо зохион байгуулсан олон ажлууд байгаа. Нэгдүгээрт одоо өөрийнхөө үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, реклам зар сурталчилгаа, хамтын ажиллагааныхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтэц орондоогоо оновчтой болгох. За өнөөдрийн байдлаар бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 562 хүн одоо яг одоо ажиллаж байна. За 562-ла бүхэл бүтэн одоо энэ системийг авч явж байгаа радио телевизийн энэ одоо байгууллагын хувьд мөн одоо эх орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд бол одоо бол оновчтой болж байгаа гэж би бол бодож байна. Өмнө нь энэ үр авлагууд яагаад үүссэн бэ гэвэл нэгдүгээрт бол энэ орлогоо олоогүй шийдэггүй жижиг цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэр гарснаас болж энэ одоо авлага нэмэгдэж гинтийн одоо ийм асуудалд бол орсон. За тийм учраас бол төсвийн орлогын одоо дэмжлэгээр бид нар энэ асуудлыг даван гарсан. Гэхдээ дахиж одоо ийм нөхцөл байдалд хүрэхгүй тулд нэгдүгээр бүтэц оронд тагаад оновчтой болгох, хөтөлбөрийн бодлогоо одоо шинчилж сайжруулах, мөн одоо орлого олох, буцаага тэрийг хөтөлбөртөө одоо шингээдэг байх энэ механизмуудыг бүгднийг одоо жижиг гэлтгүй авч одоо хэрэгжүүлсэн. Мөн манай байгууллагын хувьд бол хэдийгээр одоо 512 хүн ажиллаж байна. За 50 хүн бол жирэмсний амралт чөлөөтэй байна. Тэгэхээр 510 хүний энэ үйл ажиллагаа маань өөрөө тогтмол явах үүднээс мөн одоо хөдөлмөрийн одоо энэ цалингийн систем бол байнга одоо уг нөсөн нэмэгдэж явах ийм шаардлагатай. Гэхдээ одоо бас энэ төсвийн янз бүрийн асуудлуудаас болж бид нар энэ цалин орлогыг бол нэмэгдүүлж чадахгүй байгаа. Түрүүн бол 40% буурсан ямар учиртай юм бэ гэж асуусан. Цалин бол буураагүй. Гэхдээ хангалттай хэмжээнд нэмэх боломж бол бас үүсэхгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар илүү ихээр одоо салбар болгон дээр жижиг гэлтгүй бүх одоо үйл ажиллагаан дээр менежмент хэрэгжүүлж орлогоо нэмэгдүүлэх. За мөн одоо энэ хуулиа зөрчгүйгээр хөтөлбөрийн бодлоготой таарсан шинжилгээг зохион байгуулах ийм шаардлагатай гэж бодож байна. За таны хэлсэн одоо энэ архив болон үндэсний энэ агуулмжтай энэ контентуудыг сэргээн бий болгох. За архивыг одоо олон нийтэд таниулах, эргэн сэргээх, буцаагаад одоо дижитал хэлбэрт оруулж энэ радиогийн 90 жил, телевизийн одоо 60 гаруй жилийн энэ одоо хальсан болон дууны архивыг сэргээх ажлыг бид нар бол бас энэ 24 оноос хэрэгжүүлж байна. Ингээд гадны ТИКА гэдэг одоо байгууллагын тусламжтайгаар бид нар одоо энэ 12 сарын эхээр тоног төхөөрөмжөө хүлээж авч дижиталжуулах энэ ажлыг бол эхлэн гэрээ байгуулагдаад тоног төхөөрөмж одоо наашаа ирэхэд бэлэн болж байгаа. Гэх мэтчлэн бид нар бол бас энэ орлогын их усүрийг гадаад хамтын ажиллагаа болон одоо энэ өөрсдийнхөө
боломжит тулгуурлаж, шинжлэх, сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, тэгтээ хуулийн хүрээнд байх ийм одоо аргыг одоо эрэлхийлж ажиллаж байна. За энэ рейтингийн судалгааг бол түрүүн бас гишүүд маань ярьлаа. Үнэхээр үнэн. Тэгэхээр бид нар бол энэ одоо яг хаана байгаа юм, ямар контент нь илүү сайн байгаа юм, аль нь одоо илүү анхаарал хандуулж ажиллах ёстой бэ гэдгийг олон улсын одоо судалгааны байгууллагаар тогтоолгох одоо шаардлагатай байна. Ялангуяа Монголд бол энэ тухай тодорхой мэдээллийг гаргаж өгөх судалгаа одоо хийгдэхгүй байгаа учраас бид нар энэ олон улсад хандаж тухайн одоо контент болгоны үр өгөөжийг сайжруулах. За мөн одоо таны түрүүний хэлсэнчлэн энэ архивт байгаа монголчуудын одоо түүх соёлыг хамгаалсан энэ контентуудыг ребрендинг хийж одоо дахин сэргээх ийм үйл ажиллагаа нь 26 оноос шилжиж орно. Үндэсний зөвлөлийн гишүүн Онон гэж юм байна. За сая ингээд тайлан сонслоо. Сая 2-3 цаг ингээд сонслоо. Зүгээр 24 оны тайлан төрийн байгуулалтын байнгын орооны гишүүдтэйгээ цуг үндэсний зөвлөлийн гишүүд сонсож байгаад их баяртай байна. Бид нараар ерөөсөө хилцүүлээгөө. Монсор одоо худлаах болцгоё. Эрс хүрээг биш хөрсөн. Үндэсний зөвлөл үндсэндээ бол дампуурсан шүү. 25 он тайлангаа та яаж хэлцэж байгаа би ойлгохгүй байна. 24 онд бол эрх хүчнийг 13 томилсон болсон. Одоо миний мэдхийн 25 оны төсөв төлөвлөгөөг одоо үндэсний хяналтын зөвлөлөөр оруулаагүйгээр үндэсний зөвлөлөөр танилцуулсан. Гэхдээ хяналтын зөвлөлийн мэргэжлийн усуудаар оруулаагүйгээр хянуулаагүйгээр шууд баталсан байхгүй юу? Зүгээр л танилцъя гэж оруулж ирээд танилцсангуудаа шууд за энийг баталчихгээд миний бие бол энэ хуралчин сууггүйгээд орхиж явсан юун дээр байгаа протокол дээр байгаа. Гэх мэтлэн одоо ингээд ийм давхурцсан асар үе шүү. Одоо энд яг хоо Монсор дарга нэг гой юм яриад одоо 2-3 цаг гişүүд ажиллаж чигс бараад яах вэ? Ярил ихэн байгаа даа 1 минут багтахгүй байх. Сая манай Онон гаяот хэлж штт. Эрц бүрэлдсэн. Тэгээд энэ хурал цуглаа хийгээгүй шүү. Би бол одоо энэ Онон гишүүнийг хотлоо ярьсан гэж бодохгүй байна. Гэхдээ нэг юм зөвлөлөөрөө учраа болоод хурлаа хийчихээ дараа нэг хурал дээр асуудал хэлцүүлдэг баймаар байна. Наа чинь бол бас арай дэндүү шүү дээ. Бүр их хурлаар дамжиж төрийн институтуудын саналаар томилогддог байж иж хуулийнхаа дагуу гүйцэтгэх үүргээ хийчихгүй. Төрүүчийн хурал дээр чи баг буруутгах маягийн болоод шүү дээ. Ирүүлсэн тайланг удаалаа энэ төр гэд. Их хурал дээр бидний буруугаас боллоо энэ төр. Тэгсэн чинь бүр зөвлөөрөж хилцээгүй болж таарлаа шүү дээ. Энэ яаж? Өөр газрын одоо жишээлбэл нэг компани ч юм уу энэ туу центр уралдаад ашигт төлөө байгуулгын ийм болсон бол аль хэзээ дампуурсан баг шүү дээ. Харин хаа очиж энэ үндсэн ажил бол энэ гайгүй явж байгаа юм байна. Би түрүүн асуултан дээр Хөхтөнгөр радиог онцолдог нь энэ дэлхийд даяар энэ Монголын радиог сонсдог зөндөө хүн байд юм. Одоо бид нар ганцхан телевиз ярьдаг болцсон. Монголын радио гэдэг бол үнэхээр энэ өв соёл агуулсан ариун баялаг түүхтэй. Бид нар бол орхиж болшгүй энэ хөгжлийнхээ гадуур нь орхиж болшгүй юм газар байгаа юм шүү. Гэхдээ тэгээд ер нь бол бид телевизийн хураамжтай холбоотой, санхүүжилттэй холбоотой зөндөө асуудал ярьдаг. Ер нь хүн дийдишийнхээ картыг сунгаж чадахгүй болоод Univision-ийнхаа мөнгийг төлж чадахгүй болоод зурагтаа асаавал ганцхан манай үндэсний телевизэл гардаг шүү дээ. Тэн зарцуулах мөнгөгүй тэрийгэ төлж чадахгүй үндэсний телевизээ үзээ сууж байгаа зөндөө байгаа. Тэгээ одоо жишээлбэл манай үндэсний телевиз дээр сүүлийн үед би үзэгч хүний хувьд хэлэхэд зөндөө олон акс дэвшил гарч илээ л. Одоо энэ залуучуудын сонирхдаг тэр чиглэлийн зүйлүүд. За тэгээ шинээр энэ өв соёлтой холбоотой юмд шинээр хийгээ зөндөө олон акс дэвшил гарч ил. Тэгэхээр зөвлөл шиг байгаа дэмжээд энэ одоо гайгүй явж байгаа үйл ажиллагаагаа нэг сайн дэмжээд өгөөч. Үйл ажиллагааныхаа энэ дис дараалал тэн тайлангаа хэлэлцүүлэх, үйл ажиллагаагаа удирдах, чиглэлээ өгөх, тэр хяналтын зөвлөлийн үгийг сонсох гэд энэ юмнуудаа нэг хуулийн дагуу нэг олигтойхон шиг хийгээд өгөөч. Тэгээд энэ улсын хурал дээр авчираад, улсын хурлын бүтцийн байгууллага дээр авчираад тайланч байхгүй, хооронд өвөг яриан зүрдэг ийм байдалтай бол баймгүй байна. Ер нь дараа нь манай төрийн байгуулалтын байнгын орооныхаа сандаг хүчээр дарга энэ асуудлуудыг бас харж ямаар юм байна. Дотроо ярьсан юм уу? Хилцүүлсэн юм уу? Энэ байдлаар жишг тогтчихвол бид нар энэ ч тэгэл тэр зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулаад баах юм яриад томилол тэр институтууд нь санаа зовол ингэж ээж юу яах вэ? Энд чи ерөөсөө нэг юм контент бэлддэг газар төдий биш. Энэ
Монгол үндэсний оюун санааны дархлаанд маш чухал үүрэгтэй ийм том институцийн асуудал. За сайн ярил энэ ардчилтай холбоотой үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөтэй холбоотой нэгэн институцтэй холбоотой асуудал гэж бид нар бас харж хандаж байхад та бүхэн маань өөрсдөө дараагийн удаад гишүүдэн дотроос санаачлаг гаргаад дарга нь бас манлайлалаа үзүүлээд ийм дутуу тайлантай ийм олон асуудалтай тэгээ дотроо ийм ив нэгдэлгүй ийм баймааргүй байна. Ядаж энэ үндэсний ив нэгдэл өв соёлыг боломжлагч энэ байгууллагын удирдлагын дотроо ив нэгдэл болохгүй болохоор яаж энэ доошоогоо юм чинь олигтой явах юм бэ гэдэг ийм лог харагдаж байгааг цаашдын үйл ажиллагаанд анхаараасаа гэж хүсэж байна. Баярлалаа.